Цэнгэг аялал. За тэгээд Цэнгэг аяллаа 2 дугаар дугаар дээр уулзралайт шараарыг оролцож байгаа. За тэгээд сайхан аяллаа төлөө. За сайхан гэдэг хоёулынгийн нэг өөрөө байгаа шүү тий. Одоо яг уулзраатай чинь хамтраад нэлээд олон контентуудыг гаргаж байна. Тэгээд цаашдаа гэсэн нэлээд олон контент гарах байна. Одоо энэ жилийн хувьд бол нөгөө клубын зүгээс бол зорилгоо тавьсан байна шүү дээ. Одоо catch and release 2-ыг зарлаж байгаа юм байна. Гамбайт хоёр бол бас нэг хувьдаа ярилж байгаа. Энийг нэлээд хэдэн жил ярьж байгаа маань. Тэр аянийга энэ жилээс эхлүүлэе гэж бодож байгаа. Тэр маань болохоор яг Монгол улсад хилэм загас гэж байд юм уу? Улаан номонд орсон загас тийм. Тэрний талаар бол тийм баримтат нэвтрүүлэг хийгдэн. Тэгээд бас тэгэхээр энэ жилээс эхлүүлээд 2 аян үрж гэсэн. За тэгээд энэ болгон дээр одоо хамтран ажиллах байгууллагууд байх юм бол нээлттэй. Цэнгэг аяллаа 2 дугаар гарахад бэлэн болох гэж байна. За тэгээд подкаст энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын хойд хязгааруулах Хинтээ аймгийн Бэндэр сум Батчирээ цумар аялах энэ сайхан аяллыг хийхээр төлөвлөд аялсан. Аяллаа талаар дурсаж санах сайхан дурсамжаас хуваалцаач. 2 дахь дугаараа тий. Нэг нь бол мэдээж catch and release үү. Тий. Тэгвэл бас нэлийн дээгүүр орж ирж байгаа байна. Тий, дээгүүр. 10 жилийн 4 залуу нэг клубын системд орё, тэмцээн уралдаанд орё гэдэг зорилготой Цэнгэг клубд ороод амар нэг холын аялалд явж үзмээр байна гэдэг санаачлах гаргаад тэгээд тэрийг маань клубын залуус дэмжиж тэгээд тэр чинь бас дээрээс нэмээд завтай юм аялсан контент хийсэн байхгүй. Энэ контент дээр чинь ер нь баг гол дүрд нь бий баг тоглосон байна. Манай Камбач нь ерөөдөө баг намайг гол дүрд нэмшиг болгоод тоглоод явсан шүү дээ. Завтай аялын давуу тал чинь болохоор нөгөө машинаар очих боломжгүй, хүн очих боломжгүй тийм гой газрууд дээр одоо юу гэдэг загасчдын нүдээгүй, мэдхгүй тийм газрууд дээр очиж загасчлагдаг. Тэгэхээр мэдээж яриг бол давуу талууд ихтэй гэдгээр одоо нэлээд сонирхолтой. Тийм аялал байсан. Та хэдийн маань аяллаа үед бол анхны завь аялал байсан. Тэгээд тодхон санаж байна. 3 өдөр завьр өрсөн тий. Тэгсэн. Клубын контент дундаас хамгийн их үзсэн юм контент байна. Дараагийнх нь бол мэдээж catch and release. Тэрийг бол Цэнгэг клубд орохоос өмнө catch and release үздэг байсан. Тэгээ миний ч өөр юм өрөөдөл бас нэг юм контент хийх юмсан гэж боддог байсан. Тэгээ Монголд ийм контент байдаг юм уу те? Яг catch and release бол өнөөдөр хүртэл байхгүй шүү дээ. Хоёр дахь нь бол нэг анхны контентэнд орж байгаа учраас маш их анхных хөлөө те. Одоо миний хувьд бол хамгийн анхных шүү дээ. Тэрнээс хойш нэлээд олон контентууд хийсэн. Гэхдээ тэр чи одоо өөрөө оролцоод ч юм уу те монтаж явдаг учраас үзчихдэг учраас нэг тэгээд мэддэг учраас яддаг. Зүгээр байн тавьж үздэг байсан. Контент бол намрын аялал. Бэндэр Батчирээ төрөч юм бас багтаал явжсэн болохоос ш. Яг нэг спорт загшлалгүйгээд явж үзээгүй. Их сайхан билээ, сайхан дурсамжийг бүтээсэн. Олон зураглалуудыг авсан да тэгээд бас контент бий болгоод дараа нь үзэж сууж их дурсамжтай. Ер нь аялал гэдэг ингэж хийж болдсон байх гэдэг мэдрэмж байсан байхгүй. Тэгээ урд нь болохоор ингээд нэг аялал нэг газар очих одоо өөрсдөө машина барайл, газараа очиод хоол ундаа хийгээл те загасчлаа. Тэгээд нөгөө загсандаа улаараа хоол унд наан цаанд орхигдоол хаягдраал ядраал тэгэл орой нэг ямар ч нэг скол өдрийн хоол мол мартагдаад бараг өдөр оройны хоолыг орой хийгээд ч юм ингэж аялдаг дандаа л тэгдэг л байсан. Тэгээд энэ нөгөө нэг юм үйлчлүүлж ийн гэх юм уу те. Тэгээд завин дээрээ ингээл очих газараа очих юм бол тэгэл нөгөө машин маань эхлэгцэг дээр авчид өччин завин дээрээ суугаад өдрийн сайн авах газар нь тодорхой угаал хоолоо унд ичээл уцаал завин дээр сууч орой бүх зүйл биелэн тэгээ хоол байдал тэгэл унтж амардаг. Цэнгэг аял 2 дугаар дугаарт маань одоо манай одоо Бэндэр сумын харьяат манай гайд ерөөлтөгч найз маань энэ сайхан аялыг зохион байгуулжсэн Монгол Лобби компани хамт олон баярлалаа. Мөн Total компани хамт олондоо бас хамтран ажилласанд баярлалаа. За ингээд Цэнгэг аялал нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай. Дараа 7 хоногт дахиад иргэн шинэ нэвтрүүлгээрээ уулзцгаая. Эрхэм хүндэт аялагч за загшлах спортыг сонирхдаг та бүхэндээ Цэнгэг клубээс эрхлэн гаргадаг ээлжид нэгэн аяллаа зураглалыг за Монгол улсын зүүн хойд хязгаарт орших за Бурайд арт түмний
нутаг усан Батчирээт за Бэндэр сумаар сайхан аялсан энэ сайхан намрын аяллаа бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Сайхан байна. Дөнгөж эхэлж гин. Одоо очих газрынхаа талд явж байна. Одоо шороолоо гараад бичлэг энэ төр чигдэрч эхлэх байх. За манай энэ удаагийн аяллаар Total брэнд маань за аяллаа маань хамтрагчаар одоо ивент хийж оролцсон байгаа. Total брэнд маань бол одоо аялагч хүн бүрийн одоо автүлгийн одоо аюулгүй байдлыг хангахад одоо маш олон хэрэгтэй багц хэрэгслүүд тоноглолууд одоо ингээ оруулж ирдэг. Одоо жолоочмод бол маш хэрэгтэй байдаг. За бид ингээд аяллаа туршид одоо дугууны хий шалгах за ингээ урд одоо манай 1-р машины уртлын одоо станц антиман суулгарсан байсан. За энэ бүгдийг ингээд засч янзлаад явсан. Манай клуб маань ингээд намрын аяллаараа Монголоби Travel компанитайгаа хамтран ажилласан. За энэ удаагийн аяллаа маань одоо Монголоби Travel компани хамт олон маань Бэндэр суманд бидний хүлээж аваад за ингээ өглөө эртлэн Батчирээт сумдоо хойшоо Онон гол руу одоо ингээд аяллаа маань өмнө гол очих газар маань ингээ эхэлсэн. За ингээд номхон далайн айсаа багтах Онон мөрний голын эргээс ингээд манай аяллаа маань 2 завиа бэлдээд ингээд 2 гайд за 6 гишүүн маань эхний аяллаа ингээд эхлүүллээ. Энэ удаагийн аяллаа маань за клубын 4 гишүүн маань анх удаа ингээд завин дээрээс одоо завин дээр ингээд одоо аялах юм аялалд одоо анх удаа гарч байгаа. За тийм учраас гишүүдтэй бас ингээд завин дээрээс аялах аюулгүй байдлыг одоо сахих тал дээр одоо ингээд анхааруулга өгөөд аялал маань ингээд амжилттай эхэллээ. Наад доошлог бодол гоё болсон. Энэ удаагийн аяллаар Онон мөрөн маань за намар цагт сайхан ус ихтэй за навч баг зэргийн одоо урссан. Ер нь бол их цаг агаар тогтмон их сайхан байсан. За нэг реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны, галбар чухал биш. Доторх нь чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тансаг гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж.
Тэг 100 гацгаа. Тэгээд Тэг. Yes. тэгээд таяг сууд унчаа байх байна гэдэг тий. Эй. За аяллаа маань хамгийн ихний загсыг одоо манай клубийн гишүүн Бямба маань барьсан байгаа. За амар мөрний зэвг загс буюу амрын зэвг, сайхан том зэвг бариад буцаага тавьсан. Усанд нь Тэгсэн дээр. Амрын зэвг гэсэн үг үү те? За одоогийн байдлаар нэгт явлаа. Би юугаа Би нэг химжээ тийм манай хатгүй. хэмжээ. За ой. Хүүшээ. Яг цааш яваад байна. За гинц доороос нь түлхээрээ. За доороос нь түлх. 50. Амрын зүг. Явда. Е. Яацтай. Яв гой тогтож богторч байна. завин аяллаа маань маш гоё тааламжтай зүйл нь одоо ингээд одоо моторгүй зай учраас амар гоё байгалийн чимээ сонсох, за голын чимээ, за байгаль орчинтойгоо танилцах энэ их боломжийг олгож өгдөг одоо маш гоё ийм одоо мэдрэмжтэй аялал. За Омон голын шөнө. Орой 8 цаг болоод харанхуй болцсон. Отгоо Тагаа явж ин да. цагтайгаа явчихын да. Отгоо болдгоо. Өнөөдөр Яндарс хоёр байна да. За ингээд онон голоор урсч байна. Минимумига бариггүй л байна. За хоёроо амжилт. Лого таур гэж байгаа юм чи. Айгаад байна. Манай Мегагийн уурганд одоо нэлээд том загас ороод одоо нэлээд удаа одоо ноцлолт нийцэнд одоо алдсан байгаа, гаргаж чадаагүй. Загасч хүний мэдээж одоо аялал бүхэндээ ингээд аль болох рекордоо өвдөх одоо өмнө барьжсэн загаснаас илүү том хэмжээтэй барих ч юм уу эсвэл одоо загасныхаа төрлийг одоо нэмэгдүүлэх одоо энэ бүх тал дээр одоо гишүүд маань одоо бие биетэйгээ уралдаан зарлах ийм маягаар одоо хөгжилтэй аялсан. За тэгээд одоо хамгийн том загас барьсан үндэ одоо бүгд одоо гарын шагнал одоо олгохоор ингээд тохиролцоод клубын маань гишүүд ингээд сайхан аялал маань ингээд үргэлжлээд одоо 3 хоног завин дээр ингээд аялсан байгаа. Аялал ямар болж байна вэ? Ажил янз юм байна. Омон голоор завтай сайхан дугаартаа цагаагаар янз юм байна.
Жинк намрын өнгө орсон тий. Намрын өнгө орцсон. Одоогийн байдлаар хамгийн томыг бий барьчаад байгаа шүү дээ. Эй, орцсон шүү. Янзын том. За манай аялал маань их сайхан ингээд үргэлжлээд бид нар одоо маш олон загас бариад цэнгэг усанд нь буцаан тавиад за цэнгэг клубийн хамгийн гол зорилго нь мэдээж олон нийтэд зөв зохистой загасчлалыг одоо маш ихээр өөрсдийн одоо боломж хэлбэрээр ингээд сурчлан таниулдаг байгаа. За тэгээ аль болох ингээд гişүүдтэй нөө fly fishing энэ сонгодог сайхан спортоор суралцахыг одоо илүүд ингээд үздэг. За манай гамбаа одоо Сэжваныхаа цоо шин ургыг ингээ мэлаач одоо сайхан суман тул буюу тул загсыг одоо уурганд оруулж газар дуусан байгаа. Манай цэнгэг клубын маань за шинэ гишүүн Батка маань бас ингээд анх удаа ингээд флайер тул одоо барих одоо энэ зорилгыг энэ аялалдаа дэвшүүлсэн. За энэ одоо зорилгын хүрээнд одоо энэ яг энэ дүрс дээр гарч байгаа энэ тулыг зуулгаад ингээд одоо алдсан байгаа. За ингээд дахиад гайдынхаа заавраар одоо ингээд сайхан шидээд тоглолт тавиад ингээд зууж байгаа дайраад одоо сайхан тул маань одоо маш идэвхтэй байсан. За ингээд хоёр дахь одоо дайралтан дээр зуулж чадсан байгаа. Ер нь бол ингээд завин дээрээс одоо флайер загшлах нь одоо бас маш хүндрэлтэй талууд бол их байдаг. За салхины чигээ харах, за хойдлогын саадыг харахаас ахуулаад одоо манай хүмүүс маань одоо анх удаа ингээд флайер тул зуулах чад жоохон одоо яг гаргадын даваан дээр бас харамсалтай ингээд тулаа загсаа ингээд алдсан байгаа. За тэгээ мэдээж дахин боломжууд гарна. За манай Батка маань ингээд гайдынхаа цаавраар за 3 дахь удаа ингээд тул зуулгасан байна. Хаашаа нэг харчих. Тэгвэл болох гээд байна. Би дэвтэ сандраад байна. Гаргаж марна. Ингээд анх удаа тул барьж хатал маш гоё мэдрэмжийг авдаг. Одоо уурга маань маш хөнгөн. За спиннингийн төрлөөс одоо мэдрэмж нь илүү их гоё байдаг. Одоо илүү их одоо энэрэнгүй загасчдын одоо сонгодог төрлийн одоо спортын хэлбэр. За Батка маань ингээд алдахгүй тулд маш хичээсэн байгаа. Одоо үйл гэж. 55 цай багш юм хэ. Тийм бай. 55. За. За байна дөрөв хол. За яг гоё доо энэ доос гоё авах шиг. Тэгж хэрэг. За алдчихв. Гой том тул болоорой. Өндөр, нам, фигурны галбир чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тансаг гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л гараачилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгочдөг. Энэ бол ультра мэдрэмж. Аяллаа турш ингээд шиврээ бороо орсон. За салхи тогтун.
цагаараа хувьд бол одоо маш их тааламжтай байсан. За манай клубийн одоо энэ завин аяллыг хийж байгаа одоо анх явж байгаа хүмүүс маань одоо сэтгэл маш өндөр. Одоо Монгол Travel компанид одоо аяллахаа явцад одоо маш их талархал илэрхийлж одоо жил болгоо одоо энэ чиглэл одоо энэ завин аяллыг одоо ер нь одоо хийх юм сонирхлоо одоо илэрхийлсэн. Завин аялал нь мэдээж одоо голоор одоо аялдаг учраас одоо аюул байдал одоо номер 1 одоо сахин биелүүлэх шаардлагатай. Тийм болохоор бид нар одоо 3 өдөр одоо аялах явцдаа одоо гэгээ нар жаргахаас өмнө одоо отгоо олж отглоод ингээд дараагийнхаа аяллыг ингээд төлөвлөд явсан. За аяллаа турш маань одоо манай отхыг за манай дадсмын хараад одоо баяраах маань одоо ингээд бидний отхыг аваад хүлээгээд гээ явсан. Баяраахт одоо маш их баярлалаа. За Монгол компани хамт олон за ерөөлт найзад одоо маш их баярлалаа. Энэ аяллыг одоо их сайхан зохион байгуулж за клубын маань гишүүд одоо энэ заваар аялах энэ сайхан одоо боломж одоо биднэрт олгосон компанийн хамт олонд одоо маш их баярлалаа талцсан илэрхийлмээр байна. За манай одоо шинэ гишүүн Эко маань одоо энэ удаагийн аяллаа хамгийн том амрын зэвэг загсыг барьсан 56 долоотой одоо сайхан том одоо энэ одоо ер нь амрын зэвэг маань их ховордож байгаа. Аяллаа туршид нийт одоо 4-5 удаа гарсан. За энэ сайхан загсаа бид буцааж тавиад ингээд явсан байгаа. Цэнгэг клубийн за үүсгэн байгуулагч Бимба маань ингээ аяллаа турш одоо маш олон загас бариад за манай гишүүдийн дунд зарлсан одоо хамгийн том загасны эзнэр одоо дотроод эдрээс одоо шагнал авсан байгаа. За мэдээж манай Эко бас анх удаа одоо тул загсыг уургандаа оруулж одоо сайхан газардуулаад зураг даруулаад буцаасан. За Эко ингээд анхныхаа тулыг барьлаа да. Карот тавиа. Яа. За том зүг болоорой. Сайхан зүг том болоорой. Ее! Бай тулмын.
баярлал.